Хай. Явж өглөөний цагаан авъя. Манайхан зарим нь сэрсэн. За зарим нь ч гэж ээж өглөө сэрээд далайн хэрэглөө явчих. Тэгэд би уг нь хамтдаа гарч өглөөний цайнд орё гэж залгасан ч утсан ахгүй байна. Айгу бол далайн хэрэг дээр омчид сонсохгүй ах. Тэгэд нөгөө гурван ирчүүд маань бол унтж байна. Айгу бол тэр гурав сэрээд ус цасанд ороод гарч ирэх гэсээр хөтл өглөөний цай дуусчихна. Тийм ч би ганцаараа явж өглөөний цагаа пакетлж авчираад гэртээ бөөнөрөө цайгаа уучээ. Энэ нэр сорт дотроо хоолны газар гуанцтай намир зүгээрээ үнэнч боломжийн сонголт сайтай айгүй олон гуанцтай болохоор ер нь гоё. Гуанц ер нь гоё. Гэхдээ та нар анзаардгүй зарим хүмүүс гуанц гэхийг гуанзан гэж хэлээд идэв шүү дээ. Зээгэр шинэсгэр тусгаад гуанзан. За яах вэ? Гунзаа гэж үгэлэл болоо гэж юу? Өнөөдөр бидний эндэх амралтын хугацаа дуусаад Бээжин лүгээ буцна. Өнөөдөр үдээс хойш 2 цагийн хурдны галт иргэний билет авсан байгаа. Тийм болохоор өдөр 1 цаг хүртэл эндээ байжгаад тэгээд таксидад вокзал руу явна да. Би нөгөө сансан дээрээ энд амарсан нийт аяллаа зардлын талаар ярэ. Надаас зөндөө хүн асуусан. Уг нь би нэг 3 бичлэгийн өмнөөс эхлээл наашаа ирэх бүх зардлуудаа бичлэгэн дээр бичэл яваад исэн. Гэтэ яг одоо дахиад бүгдийг нэгтгээд нийт зардлаа хэлье за. Бидний аялж байгаа энэ газар Бээжингээс нэг 300 км орчим зайтай хурдны галт тэрээр цаг 30 минут яваад ирдیں۔ Тэгээд Хүбэй мужийн Чинхуандаа хотын Ариана Resort гээд ийм газар ирсэн байгаа юм. Тэгээд Бээжингээс наашаа ирэхэд хурдны галт тэрэг хүний 40,000 төгрөг болсон. Тэгэхээр бид нэр тавуулаа явж байгаа. Тэгэд эрэх очихоо нийлүүлэхээр 400,000 төгрөг болж байгаа юм. Тэгчээд вокзал дээр буучаад Ариана Resort руу таксидад бид нар ч одоо тавуулаа явж байгаа болохоор 2 таксинд хуваагдаж сууж байгаа байхгүй юу? Тэгэхээр нэг такси 50,000 төгрөг болох юм. Тэгэхээр ч 2 хуваагдаад тэгэд наашаа цаашаа гэхлээр ч 200,000 төгрөг болж байна те. За тэгэд байр бид нар болохоор 2 унтлах өрөөтэй, нэг галзуух, нэг том өрөөтэй, нэг нойлтой, далайлууга харсан 85 м квадрат илүү тийм хэмжээтэй апартмент захиалсан. Тэгээд 2 өдрийнх нь сая 200,000 төгрөг болсон. Тэгээд хоолны хувьд надад харьцангуй боломжийн санагцсан. Амт чанар сайтай. Хоол ер нь нэг удаагийн хоол бол нэг хүний 25-аас 30,000 төгрөгийн хооронд байсан. Тэгэхээр бид нар 2 хоногт одоо 2 өглөөний цай, 2 өдрийн хоол, 2 оройн хоол ингээд 5 хүн идэхэд бол нийт за 600,000 төгрөг орчим болсон. Тэгээд энд супермаркет дэлгүүрээс тэгээд жимс ногоо, ус ундаа, чихэр шоколад, пив энтер уугаад тэгээд нэг 200,000 төгрөг орчим болсон. Тэгээд бас нөгөө энтхийн үзүр үйлчлэгээ, одоо галерей үзэх, морь унах, кофе шоп цуух энтергээд тэрэн дээр нэг 200,000 ч бодлоо 300,000 орчим төгрөг болсон. За англиэр нийт зардал ер нь 2,900,000 төгрөг. За би юм мартаагүй дутаагаагүй бол ер нь нэг 3 сая төгрөгөнд бол болсон. Тэгээд нэг бага мөнгө бишэлтэй бидний хувьд худлаадлаа ихтэй гайгүй. Аав ээжигээ авчирч байгаа юм чинь зүгээр боломжээ. Өнөөдөр Бээжинд роботын марафон болж байгаа. Угаасаа жил болгоны хавар яг энэ үеэр ингээд роботын марафон болдیں۔ Роботын чигчтэй робот хүн 2 уралддаг байхгүй юу? Уг нь бит 3 дандаа үздэг. Гэхдээ одоо ингээд 2-оос хурдны галт ирэх 100-аад очих гээл вокзалаас бусаар хэл 4 болчихно. Тэр уралдаж байгаа газар руу 5-6-гийн очиод угаасаа аль хэдийн барианд ороо шагнал медаль авсан байгаа. Тийм чи энэ удаа угаасаа амжуулъя гэж очиж амжиж үзэж чадахгүй. Гэхдээ өнөөдөр ч ингээ онлайнаар ер нь ямар хуу явцтай явж байгааг нь харсан. Ер нь жил бүрийн роботын марафонд 10 жилийн хүүхдүүд үзэх аюу туртай штэ. Үгүй 10 жилийн хүүхдүүд ч гэлтгүү дээ. Бүгдээрээ л үзэх туртай. Гэтэ яг одоо хүүгийн үеийн хүүхдүүд амар их сонирхоод идэв. Тэгээд сургууль цэцэрлэгээс нь багш нар нь бас энэ марафоныг очиж үзээрэй.
Тэдэн цагаас тэрнгээр гүүн энэ төргээ хилээд идэг байхгүй юу? Айгу их дэмждэг. Тэгэд нөхрийн ажил бас яг автомат жолоодлагын инженер хийдэг байхгүй юу? Тэгээд ер нь ийм роботын уралдаан, үзэсгэлэн ийм юмнууд бол манай гэр бүлийн хувьд сонирхдог, очиж үздэг ийм арга хэмжээ бол тийм. Энэ жилээс бас нэлээд хэдэн роботууд бүрэн автомат өөрийгөө удирдаад марафонд орж байгаа юм. Одоо тэр чинь тэгээд ер нь яг автомат жолоодлагын машинтай ижилхэндүү систем ашиглаж гүйжээг байхгүй юу? Яг л роботууд нүдэндээ камертай, тэгээд дээрээ нэг сенсоруудтай, лидартай, дүрс танилтаараа замаа хараад гүйгээд байгаа юм. Тэгээд энэ жилийн марафонд 100 гаруй робот оролцсон гэсэн. Тэгээд нэг 20 гаруй нь одоо тэр бүрэн автомат өөрөө гүйцэдэг тийм робот гэсэн. Гэхдээ ихэнх нь л мэдээж нөгөө нэг алсын зав удирдлагатай хүний хяналтд дор гүйжээг штэ. Гэхдээ энэ жилийн роботуудын чанар, хурд хамаагүй сайн байна гэдгсэн. Өнгөрсөн жил их болохоор ер нь гэхдээ бас сайн болсон байсан л да. Гэхдээ бид нар бас ингэж тэнд чинь бас амар олон роботууд гүйжээг штэ. Зарим нь болохоор хүүхэд робот одоо метр 20-тай. Зарим нь ихэнх нь болохоор том хүний өндөртэй юм роботууд. Тэгэд хүн маань нэг жижиг роботыг дэмжижсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэрнийг нь толгой салаа унцсан. Тэгэд хүү бүр амар уурлаад байсан байхгүй юу? Ганц дэмжсэн юм ингээд өстэй муу байна энэ төргээд. Тэгсэн чинь энэ жил бол ямар ч тийм техникийн саатал юм алдаа гараагүй юм шиг л ш тэгчээд энэ жил болохоор робот хүнийг дэлцэн. Робот хэдэн километрт гэлээ? 30 км гэлөө? Ямар ч гэсэн 50 минутанд гүгээ ороод ирсэн. Тэгээд тэр нь болохоор одоо дэлхийн рекорд нь ямар хин гэдэг хүмүүлээ амар хурдан гүгээд байдаг. Нөө гүлтэй авраг гүрий юу лөө? Хотлоо химэл за мэдгүй. Ямар ч гэсэн 57 минутанд эзэмшдэг байсан гэсэн. Тэгсэн чинь тэрийг ялчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр амар асти, амар сайжирсан. За бид нэр Бээжинд хүрээд ирлээ. Бээжинд бороо орчиж. Гэтэ марафоны дараа орсон баха. Сая л орсон бах. Тэгэхгүй бол тэгэл роботууд маслал, ус ороод тэгэл дэлбрээл хиншүүгээр усуулаад хотлоо яриад тахгүй хотлоо. Одоо тэгээд тийм бороо шороноос хамгаалтгүй электрон ч гэж байх уу, робот ч гэж байх уу. Гэртээ ирээд хоол хийгээ идсэн чинь гоё байна. Ер нь тэгээд гэрийн хоолд санаад идэг болсон юм уу та. За бай.